Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо. Сэдвийн агуулга нь амны хөндий, залгуур хоолой, улаан хоолой, ходоод, нэрэнгиц, бүдүүнгиц, цусны хөдий, нойр булчирхай. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоог хоол дамжуулах зам болон хоол боловсруулах булчирхай гэж ангилна. Хоол боловсруулах замд амны хөндий, залгуур хоолой, улаан хоолой, ходоод, нэрэнгиц, бүдүүнгиц, хошног зэрэг хамаарна. Хоол боловсруулах булчирхайд шүлсний булчирхай, элэг, нойр булчирхай ордог. Мөн энэ тогтолцоог бүрэлдүүлэгч эрхтнийг бүтцөвчлөөр нь амны зүлхэн түүний гаралтай, анхдагч эзний гаралтай гэж хоёр ангилдаг. Амны зүлхэний гаралтайд амны хөндий, шүлсний булчирхай, хил, шүд, хатуу ба зөөлөн тагнаа ордог. Анхдагч эзний гаралтай эрхтнийг урд, дунд, хойд эзний гаралтай гэж гурав ангилна. Урд эзний гаралтай эрхтэнд залгуур хоолой, улаан хоолой, ходоод, 12 хуруугиц, элэг, нойр булчирхай орно. Харин дунд эзний гаралтай эрхтэнд чицэрхайд нэрэнгиц, мухаргиц, хүрээг эзний өксөх болон хүндлэн хэсэг тус хамаардаг. Хойд эзний гаралтай эрхтэнд уруудах, ээ сэлбэрийн болон шулуун гэц тус хамаарна. Амны хөндий. Амны хөндийг амны жинхэнэ хөндий ба амны үүдвч гэж хоёр хэсэг болгон хуваана. Амны үүдвч нь гадна талаасаа уруул, хацар, завж дотор талаасаа шүд буйл хоёрын хоорондох завсар маягийн зай юм. Амны жинхэнэ хөндий нь урд ба хажуу талаараа шүд, хойд талаараа залгуур хоолойн багал зүр хэсгээр хязгаарлагдана. Тагнай. Тагнайг хатуу, зөөлөн тагнай гэж хоёр хэсэг болгоно. Тагнай өмнө хэсгийг ястай хэсэг буюу хатуу тагнай хэмээнэ. Хатуу тагнайд салт бүрхүүл нь олон давхар эвэршдэггүй хавтгай өчүүрүүдийн ялцас болон өөрийн ялцснаас бүтнэ. Өөрийн ялцас нь нэгт ширхэглэх холбогч эдээс бүтсэн нимгэн давхарг байдаг бөгөөд ясны хальтандаа шууд наалтаж бэхлэгдэнэ. Зөөлөн тагнай бүтсэн нь булчих юм. Тайван байдалтай үед хамраараа амьсгалахад зөөлөн тагнай доош шүнжин амны хөндий ба залгуур хоолойг тусгаарлаж байна. Шүд. Шүд нь амны хөндий ба амны өдөвч хоёрын хооронд хоншоор ирүүний түвшинд шигдэн сууж байрлана. Хүний шүдний өр хөврөлийн хөгжил нь хучуурид мезенхимийн гарал үүсэлтэй юм. Шүд нь шүдний цөгц, шүдний хүзөвч, шүдний сурвалж гэсэн 3 хэсэгтэй. Шүдний бүтц харагдж байна. Паалан, тугалмай, зөөлц, холбоос эд, цусны суц, мэдрэл, сурвалж, яс, шүдний цөгц гэсэн хэсгээс шүд бүтнэ. Хүнд байнгын 32 шүд, сүүн 20 шүд байна. Эдгээр шүдийг дотор нь их араа, бага араа, соёо, үүдэн шүд гэж хуваана. Хил. Хил нь хөндлөн судал булчингийн ширхгээс тогтдог. Хилийг их бие, үзүүр, хилийн уг гэж 3 хувааж үзнэ. Хилний уг хэсэг нь булчингаар эрүү хилэнд орох яс шүүх сэртэнд бэхлэгдэнэ. Хилний дээд талын салст бүрхүүлд олон янзын хэлбэр дүрс бүхий хөвгөлгүүд үзэгдэнэ. Хилний уг урд хэсгээ бодвол зузаан салст бүрхүүл доор нь тунгалаг төс дэдийн бөгнөрөл ихтэй байна. Хилэнд 5 янзын хөхлөг байна. Утсан хөхлөг, мөөгөө хөхлөг, шигтгэн хөхлөг, навчин хөхлөг, шүвгэн буюу өргөсөн хөхлөг. Залгуур хоолой. Залгуур хоолой нь булчингаас тогтсон дээд хэсгээрээ бүдүүн, доод хэсгээрээ нарийн хөвлөр хэлбэртэй эрхтэн. Энэ нь даг засны суурин хэсгийн залгуурын төвгөрөөс эхэлж үзүүний нугалмын их биеийн дагуу урагдаж улаан хоолой болно. Урт нь 15 см, өргөн нь 4 см байна. Залгуур хоолойн ар ба хажуу хан нь булчинлаг давхруудаас тогтсон, харин өмнө хэсэг нь амны хөндий тийш харсан амсар байна. Залгуур хоолой нь ам хамрын хөндий ба түнхийн араар уршина. Залгуур хоолой 3 хэсэг болгон нэрлэнэ. Хамрын буюу чихэл зуурын хэсэг, амны буюу багал зуурын хэсэг, түнхийн буюу бугал зуурын хэсэг. Залгуур хоолойн үргэлжлэл нь улаан хоолой юм. Улаан хоолой нь наривтар урт хөндийд эрхтэн бөгөөд залгуурын үргэлжлэл байдлаар эхэлж ходооны амсар хэсэгтээ залгагддаг. Улаан хоолойг байрлалаар нь хүзүүний цээжний өрсний хэвлийн гэж 4 хэсэгт хуваана. Улаан хоолойны урт нь 23-аас 25 см юм. Харин үүдэн шүднээс эхлээд амны хөндий залгуур хоолойн бүх хэсгүүдийг хамарсан нийт урт нь 40-с 42 см. Улаан хоолой хан нь дотор салт бүрхүүл, салтын дорхид дунд булчинлаг бүрхүүл, гадар хөвсгөр холбогч эдэн бүрхүүл гэсэн давхаргуудтай. Ходоод. Ходоод нь хоол дамжуулан боловсруулах замын хамгийн өргөн хэсэг бөгөөд улаан хоолойгоор дамжин ирсэн хоолнд анхны боловсруулалт явагдаж бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутаа хойлмог байдалтай болдог. Ходоодны дээд доод зах нь тахирлсан байдлаар баруун тишээ чиглэн тогтсон, дээд талын хотгорыг бага махиа, доод талын дугуйрсан хэсгийг их махиаг нь, ходоод нь зүүн сүгрэг аюулгай дор их төлөв, ёроол ба бие хэсэг нь байрлаж, хүний биеийн гол шугамаас зүүн тал дээрээсээ доош, зүүнээсээ баруун тийш дууран байрлана. Хоолны зүйлээр дүүрэн байх үедээ элэгний зүүн хэсэг ба өрцөнд тулж, ард талдаа зүүн бөөрийн дээд булчирхай, дэлгүүр нойр булчирхай урд хэсэгт, доод талдаа бүдүүн эзний хүндлэн хэсэг түрэлцэж байрладаг. Ходоод сүнсэн үед доод зах нь хүү сүрж болох ба хүн үнийг адилгүй байна. Ходоодны хан нь 4 давхаргаас бүтнэ.
салалт бүрхүүл, салалтын дор хэд давхраг, булчинлаг бүрхүүл, гялтан бүрхүүл. Салалт бүрхүүл нь хамгийн дотор талд байх бөгөөд одоодны хоол боловсруулах химийн гол үйлчлэгээ өгдөг ба энэ бүрхүүлд одоодны шүүс боловсруулан гаргадаг булчирхаанууд байрладаг. Одоодны салалт бүрхүүлд хоёрын энзим булчирхаа байдаг. Ёроол цэцэгт байдаг булчирхаа нь давсны хүчил ба бэвсийн ялгарвал. Нуглуур хэсгээс зөвхөн салс ялгарах ба уг давхаргын эн тэн тарсан байдалтай тунгалгийн загналаанууд байдаг. Салалтын дор хэд нь хөвцгөр хол бүчидээс бүтсэн бөгөөд одоодны агших сундагад зохицсон байна. Энэ давхаргад цусны судас ба мэдрэлээр баялгаас гадна одоодны шүүс гаргадаг олон тооны булчирхаанууд оршино. Одоодны булчинлаг бүрхүүл нь гүлгэр булчингийн ширхгээс бүтсэн 3 давхар байдаг. Гадар дагуу давхар, дунд цаграг давхар, доторх ташуу давхар. Одоодны хамгийн гадна талын гялтан бүрхүүл нь одоодыг бүх талаас эргэн тойрон нягт бүрхсэн гялтан хальс юм. Одоодны иг баг махиад 2 хальс уулзах ба энэ хэсэгт цусны судас оршино. Нарийн эцэс. Нарийн эцэс нь одоодны нуглуур хэсгээс эхэлж бүдүүн эцсийн мухар хэсэгт төгснө. Нарийн эцсийг 3 хэсэг болгож үзнэ. Одоодны нуглуур хэсгээс эхэлж байгаа хэсгийг 12 хурууг эцэсгэнэ. Урт нь 25-аас 30 см. 12 хурууг эзний үргэлжил болох өлөн гидс нь бүх нарийн гидсний уртын 5.2 хэсэг. Нарийн гидсний төгсгөлийн хэсэг болох цутгалан гидс нь нарийн гидсний нийт уртын 5.3 хэсэг юм. Нарийн гидсний дотор талын салалт бүрхүүл цайвар өнгөтэй олон тооны цаграг атриатай, атриа бүрэн салбан сэлмэнтэй. Тэр нь нарийн гидсний бүх салалт бүрхүүл байна. Дээр дурдсан салбан нь хоол тэжээлийн шимтсгийг бие махбод эрхтнүүдэд дамжуул өгөх маш чухал үүрэгтэй. Бүх нарийн гидсний салалт бүрхүүл маш жижиг олон тооны булчирхаа байдаг. Энэ булчирхаанд гидсний шүүс гаргана. Бүдүүн эцэс. Бүдүүн эцсийг мухар хүрээ шулуун гидс гэж 3 хэсэгт хуваана. Бүдүүн эцсний онцлог шинжүүд нь бүдүүн эцсний тууз, бүдүүн эцсний зүлхэн, бүдүүн эцсний өөхөн унжлага. Бүдүүн эцсний дагуу 3 тууз өтөө унжлагын угаас эхлэн бүдүүн эцсний дотн гадна урд гадаргуугаар дагаж явна. 3 туусны нийлэх уулзарт мухар олгой барилдаг. Бүдүүн эцсний салалт бүрхүүл нь нарийн эцсний салалт бүрхүүлтэй адил боловч ялгаа нь хагас саран нуглаастай байдаг. Элэг. Элэг нь хүний биедх хамгийн том булчирхаа бөгөөд хар үр өнгөтэй 1500 г орчим жинтэй. Элэгний баруун дэлбэн том зузаан, зүүн дэлбэн жижиг нэмгэн байдаг. Элэгний цусан хангамж бусад эрхтнүүдээс онцлогтой. Учир нь элгэнд артерийн цус ирэхээс гадна венийн цусыг бас хүлээн авна. Элэгний үдээр элэгний өөрийн артер ба үүдэн вен орж түүнийг үнд салаалан дарж элэгний ECD-г дижээхээс гадна үүдэн вен нь хэвлийн өндийн ихэнх эрхтнүүдээс цусыг хурааж элэгний үдээр орж түүний жижиг хэсгүүд ба ECD-ийн дундуур маш нарийн салаа мөчрүүд болсон тархана. Цусны үдий. Цусны үдийн лиирэлбэртэй мухар бүдүүн үзүүрийг нь ёроол гэнэ. Энэ ёроол нь элэгний доод талын өмнө нэрэмгээс ялэмгүй хойно барилж нарийсаар цусны үдийний их бий болж улмаар нарийсаж үзүү болно. Цусны үдийний үзүүний шууд үргэлжлэлийг цусны цорго гэх ба барагт залвал 3.5 см урт юм. Цусны цорго нь элэгний ерөнхий цорготой нийлж цусны ерөнхий цорго болон элэг 12 хурууг эзний холбоосны хамт 2 гялтан хальсны завсраар элэгний артер үүдэн вентэй хамт явж 12 хурууг эзний уруудах хэсгийн дотн ханад нэвтрэн нойр булчирхаан цоргоны хамт нээгдэнэ. Цусны үдийн багтаамж нь 40-өөс 50 см3, урт нь 8-аас 12 см байна. Цусны үдийн хан нь гадна талаараа холбогчдээс тогтсон гялтан хальсан бүрхүүл дараагаар нь гүлгэр булчингийн дотор тал нь салалт бүрхүүлээс тогтдог. Нойр булчирхаа. Нойр булчирхаа бол хүний бие дэх 2 дахь том булчирхаа бөгөөд ягавтар саарл өнгөтэй, нас гүйдсэн хүнд 70-80 г жинтэй. Уртаараа 16-аас 22 см, өргөн нь 4 см, зузаан нь 2 см зөөлөн жижиг хэсгүүдээс бүтсэн байдаг. Нойр булчирхааг толгой, их бие, сүүл гэж 3 хэсэг болгон үздэг. Нойр булчирхаа нь гялтан хальсаар зөвхөн нэг талаасаа өчигдөнө. Нойр булчирхаан хэсгүүдийн тус бүрээс гарсан олон жижиг цоргонууд хоорондоо нийлж нойр булчирхаан цорго болох бөгөөд энэ нь цусны ерөнхий цорготой нийлж 12 хурууг эзний уруудах хэсгийн ард дээд талаар ташуу байдалгаар нэвтрэн нээгдэнэ. Нойр булчирхаа нь дотоод ба гадаад шүүрлэл ялгаруулдаг холимог шүүрлийн булчирхаа бөгөөд гадаад шүүрлээ өөрийнхөө цоргоор дамжуулан 12 хурууг эзэнд өгнө.